Бат төлөвлөгөөгөө 15%-аар давуулан биелүүлж 23 бодлого бодов. Анх хэдэн бодлого бодохоор төлөвлөсөн бэ? За Батын анх бодохоор төлөвлөсөн бодлогыг нь X гэж бодъё. Тэгвэл тэр төлөвлөгөө 15%-аар давуулан биелүүлсэн. Өөрөөр хэлбэл 15%-аар давуулан биелүүлэхээр 115% гэсэн үг л. Ингээд үржүүлэнгүүт энэ маань 23 гарч ирсэн. За энийг цааш нүчих юм бол X 115% гэдэг бол 100-ны 115. За энэ 23-тай тэнцүү гэж орж ирнэ. Эндээс X гэдэг бол 23-ыг үржих нь 100, хуваах нь 115. За тэгээ энийгээ бодохоор 20 гэж гарч ирнэ. За Бат анх эхлээд 20 бодлого бодно гэж төлөвлөж байсан гэсэн.